одоо үйл ажиллагааны яг баг нь байна. Саяны зурганд үзүүлсэн. За тэгээд стандартын системийг сайжруулах комисс гэж байдаг. Тэгэхээр одоо энэ бидний боловсруулж байгаа стандартын систем маань ингээ байнга сайжирч явах хэрэгтэй. Нөхцөл байдалтайгаа уялдаа сайжирч явах хэрэгтэй гэсэн ийм чиг хандлагын үүднээс энэ стандарт систем improvement committee гэдэг нь ажиллаж байдаг. За Монгол дахь багийн хувьд бол яг үйл ажиллагаа гэдэг ажлын баг байна. Ингээд энэ маань өөрөө малчтын байгууллагуудаа хандаж малчтаа сургана, боловсруулах үйлдвэрүүдэд зохистой дадлынхаа сургалтуудыг хийн. За тэгээ өөрийн үнэлгээ хийн, тэгээ бусад хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. За хажуудаа шинжилгээ ухааны техникийн комисс гэсэн ийм мэргэжлийн зөвлөгөө үзүүлэх нэгж байна. Нар хүрээлэн гэдэг энэ чадамжийг нэмэгдүүлэх сургалтуудын хариуцдаг ийм боловсролын хүрээлэнтэй нэгжтэй. Тэгээд хүрээлэн юм да. Тэгээ Nexus гэдэг тохирлын үнэлгээ гэдэг ийм байгууллага баталгаажуулалт гэдэг ийм байгууллага бий даасан байгууллага бас байгуулж байгаа. За одоо тэр нэг яриад байгаа стандарт гэдэг юм яаж бий болгож байна гэж. Одоо бид нар чинь ингээд нөгөө ноолуурын чинь ингээд байгаль орчин дээлтэй ан амьтдаа ая тухтай байдлыг хангасан байдлаар маллаад ингээд малчтынхаа эдийн засгийг нэмэгдүүлэх ийм байдлаар боловсруулж байгаа гэдэг ийм стандарт гаргах хэрэгтэй болж байгаа юм л да. Тэгэхээр энэ дээр нь хоёр янзын стандарт гаргаж байгаа. Тэрийг CO1 гэдэг ингээд нэрлэлсэн мал аж ахуйн эрхлэх ноолуур бэлдэх зохистой дадлага гэдэг. Энэ доор нь хэдэн тавиан дээр 10 бүлэг 74 дадлага бүхий ийм эхний мал маллага ноолуур бэлдэх зохистой дадлага. Дараагийнх нь бэлчээр ашиглалт ингээд 4 бүлэг 30 дадал бүхий ийм бас зохистой дадлага ингээд жагсаалт стандарт гэсэн үг л дээ гаргаж байна. За энэ өөрөө болохоор ерөөсөө манай монголчуудын нүүдлийн мал аж ахуй одоо мал эрхлэхдээ яаж одоо мал аж ахуйгаа ая тухтай малдаг тэрийг л баталгаажуулж малчтайгаа яриад барууны одоо мал маллага амтан ая тухтай байлгах тэр заалтуудаа нь уялдуулаад ингээд ийм заалтууд болгож яах гэсэн энд нэг айхтар шин содон юм бол одоо нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн бидний хувьд бол бараг байхгүй. За ер нь бол яг мэдээж барууныханд үзүүлэхэд бол энийг баталгаажуулах хэрэгтэй болно. Бүртгэж баталгаажуулах тэрийг л гаргаж үзүүлж яах гэсэн үг. За дараа нь дараа нь ингээд бэлтгэхэд аваад ирэхээр цэвэр ноолуур боловсруулах нь боловсруулах үйлдвэрүүдэд зориулсан бас цэвэр ноолуур боловсруулах гэсэн ийм бас стандарт буюу дадлагыг бий болгож байгаа боловсруулсан байгаа. За тэгээд энэтэйгээ холбоотой бид нар бол энэ малчтын байгууллага одоо малчтай төрөхийн тулд ямар загвараар ажиллаж ирэхээр малчтын байгууллагад хандаж байна. Тэгэхээр ихэнх нь бол хоршоотод хандаж байна гэсэн үг. Малчтын хоршоод. Тэгэхээр малчтын хоршоодоо бас бид нэр эхлээд үнэхээр малчтай хурц ажилдаг юм уугүй юу гэдгийг шалгуур хийж авдаг. Зүгээр нь малчтын хоршоо манайх гэхээр тэгээд тэрийг үнэлээд за танах малчтай танахтай хамтарч ажиллах болохоор юм байна гэсэн хоршоодоо сургалт явуулдаг. За нөгөө саяхаа зохистой дадлуудыг зааж өгнө гэсэн үг. Мал аж ахуй эрхлэх ноолуур үлдэх зохистой дадлал, бэлчээр ашиглах зохистой дадлал гэдэг ер нь яг бид нар өөрсдөө мэддэг юмнуудын л одоо банк бүртгэлжүүл баталгаажуулах тэр арга дадлыг л зааж өгч ийн гэсэн үг. За энэ бол цаг хугацаа аавна. Малч чинь нэг хэлэл ойлгохгүй шүү дээ. Та хүн бүгд мэдж байгаа. Тэгээд энэ бол 15 онд энэ байгууллага 16 онд байгуулагдаад 19 хүртлийн сургалтыг ингээл баг багаар яваал малчтайгаа малчтай хоршоогоо баг багаар нэмэл ингээл явсаар байгаад 19 он хүртэл явж иж эхний ноолуур авах тэр шатанд орж ирсэн байгаа. За тэгээ бэлтээр ашиглах зохистой дадлгээд бас адилхан одоо бэлчээр ашиглахын тулд жилдээ 4 нүүдэг одоо манайхны мэддэг юм шүү дээ. Одоо худгаа яах хэвээр малын хашаагаар одоо салхи шуурганаас хамгаалсан бат бөх байдлаар ингэж барих хэвээр гэдэг мэддэг зүйлс ер нь бол яг одоо ингээд энэ нарийн мэдээлүүд яг бид нар энэ бүх зохистой дадлуудаараа гарын авалгууд гаргагдсан байгаа. Энэ зохистой дадлуудыг гаргахад Монгол дахь мэргэжлийн техникийн тэр комисс нь ажилласан. За барууны тэр олон улсын тавьж байгаа шаардлагуудаа уялдуулж ирсэн энэ багууд ажиллаж гаргасан байгаа. Тэгээ энэ стандарт маань бас жил болгон ингээд шалгагдаад жоохон өөрчлөгдөөд гарын авалга нь засаглаж хэвлэгдээд ингээд харагдаад яваад байдаг гэдэг. Яг нэг юм гаргаад ингээд болчлоо гэхгүй. Тэгээ шаардлага яаж өөрчлөгдөж जैन тэрийн дагаад өөрчлөгдөж явж байдаг. Ийм зүйл байгаа. За тэгээд дараа нь 19 оноос хойш бид нар ингээд ямар ч байсан малчтаа сургаад бид нар ингээд малчтаасаа ямар ч байсан нэг энэ зохистой дадлал буюу энэ стандартыг хангасан ноолуурыг гаргаад ирэхээр одоо боловсруулах үйлдвэрүүдэд авчирч өгч байгаа. Тэгэхээр боловсруулах үйлдвэрүүдээр бас энэ цэвэр ноолуур боловсруулах зохистой дадлал гэдэг юмыг бас нэвтрүүлсэн. Энэ хэдэн бүлэг байлаа.
3 бүлэг 116 дадлаг нэг аюулгүй байдлаас ихсүүлэл химийн хортой мортой юм хэрэгжилж болохгүй ажлын байрны зөх ёстой байдал гэдэг зөндөө юм байгаа. Энийг одоо яг сургадагны Батын их манай сургууль төгссөн юм байлээ. Энэ мастер хийж төгссөн энэ бүсгүй байгаа энэ яг текстэл юугаар мэргэжсэн ийм охин энэ одоо манай байгууллагын 3 дахь стандартыг боловсруулах үйлдвэрүүдэд сургаад үнэлээд ингээд гэрчлэгээ олгоо явдаг. За тэгээ бидний одоо энэ байгууллагын маань хувьд яадаг вэ гэхээр 3 янзын гэрчлэгээ олгодог. Алт мөнгө хуулиэд хүрлээсээ эхлээ. За энэ дадлуудын нэг 60 орчим хувийг хангаж явах юм бол танах хүрэл гэрчлэгээ авлаа шүү. За нэг 70 орчим байвал мөнгө авлаа шүү. 80 90 хүрж явал алт авлаа шүү гэд ингээд ийм байдлаар явж байгаа. Малчтай болох ойлгуулах гэж янз янзын арга хэрэгжилж байгаа байдал л та. Тэгээ нөгөө энэ зохистой дадлал 10 хэдэн 70 хэдэн дадлалч яг алийн зайлшгүй хийх ёстой юм. Алийн бас орхиж болохын гэсэн юунуудтай. За тэр зайлшгүй хийхийг хангаж ээж энэ баталгаажуулалтаа авнаа. Тэгжээж тэр баталгаажуулалтаа авч ээж дараа нь та нар манай баталгаажуулалтыг авсан тохиол та нар баталгаажсан ноолуур нийлүүлж яана гэн. Тэрийг аваагүй байх юм бол танаас авч байгаа ноолуурыг бид нар энэ доктортой ханган нийлүүлэлтийн тогтолцоогоор явж байгаа ноолуур гэж ойлгохгүй шүү гэсэн үг. Тэгэл энэ одоо нэг сургалт үнэлгээ бол ингээд жил болгон байнга явагдаж байдаг. Тэгэл жил болгон яваал нөгөө сургалтаа дахиж үнэлээл. За үнэлгээгээ бол үнэлгээ ямар байдлаар хийх вэ? Эхлээд сургалт явуулчаад малчид өөрсдөө өгсөн асуултууд хариулж өгдөг. Би тэгдэг, малаа дөрөвсөлдөг яадаг. Тэгээд зургаар баталгаажуулаад за манай өвлжөө энэ байна, өвлжөөний байдал юм байна. Манай худаг энэ байна, худгаа ингэж ажиллаж байсан гэдэг энийг үзүүлгээ тэрийн баталгаа гэж авч үздэг. Тэгээд дараа нь манай Монгол салбарын багш нар очиж үнэлдэг. За үнэхээр үнэн ярьж үгүй юу гэдэг. За тэгээд тэрний дараа нь хөндлөнгийн үнэлгээ орж ирээд тэд нар ингээд төвөр хийгээд бас үнэлдэг. Тэгжээж нөгөө жинхэнэ гэрчлэгээ авах уу юу гэдгийг шийддэг. Ийм 3 процесс явж иж яадаг юм аа. Тэр нэг стандарт болохгүй л ингээл яаж ийм гэсэн үг л заах энэ 10 бүлгийн бүлгүүдийн нэрсэн байх шиг. За энэ юунуудыг хэрвээ ингээд сонирхох юм бол энэ гарын агуулгуудыг аваад үзэж болох нэ. За би яг зүгээр юу үзүүлвэл энэ захим хуудсан дээр өгнө юунууд нь байгаа. Энэ sustainable fiber харагдж байна тийм. Стандарт гэдэг орохоор зохистой дадлууд та нар ийшээ ороод мал аж ахуйн эрхлэл зохистой дадал энэ дээр доор нь энэ дээр дарахлаар татаад ингээд аваад яг ямар юмнууд байгааг ингээд үзчих боломжтой. За сая ярьсан алт мөнгө хүрэл гэсэн энэ гэрчлэгээнүүдийг ямар хувь авсан тохиолдолд олгодог байх нүгээр ийм зүйлс байгаа. Энэ сая энэ ярьж байгаа энэ бүх зохистой дадлын стандартууд ямар стандартууд хэдэн заалт байгаа гэдгийг бүгдээрээ захим хуудсан дээр байгаа гэж. Ийм байдлаар ингэж явуулаад ингээд ажилласнараа бид нэр одоо нэг ноолуурын чинь хувьд бол одоо бид нэр малчтаа сургаад малчтаа тэр дадлыг эзэмшүүлээд ингээд ноолуур нийлүүлж байгаа энэ үйл явцаа бид нэр байнга нөгөө гишүүн байгууллагуудад танилцуулснаар тэднэрийн ихтгэл үнэмшил төрж бид нарыг одоо жил болгон санхүүж гишүүний татвараар санхүүж эдэлтэй яг санхүүгийн сонирхож байгаа энэ манай доктортой ноосолоос бол биднэрт орж ирж байгаа барууны брандууд нөгөө үйлдвэрлэгч нар чинь гишүүдэд өөрийнхөө жилийн орлогоос хамаарат 5,000-аас 30,000 хүртэл паундын татвар өгдөг. Одоо Burberry ч юм уу тэр том нэртэй юмуд бол 30,000 байх бол нэг бага хэмжээний компани ноолуур доктортой нийлүүлж байгаа бол 1,000 ч юм уу манай Монголын одоо жижиг компаниуд бол бас манад орцсон байгаа тэд нар зарим нь $1,000 энэ тийм хэмжээний татвар өгдөгөө. Тэгээд тэрүүгээрээ санхүүжээд тэрүүгээрээ энд нөгөө англид хүмүүсээ энд хүмүүсээ солилцуулаад ингээд сургалтаа санхүүжүүлээд ингээд явдаг байгууллага. Тэгэхээр эндээс нэг 2 юм би бол банк хэлээд яваад байгаа. Нэгдүгээрт нь гадны байгууллага биш юм аа. Бас нэг тийм ойлголт яваад байгаа. Доктортой ноосолоор гадны байгууллага орж ирэл ноолуур яахыг одоо бид нар заалаа энэ гэсэн нэг тийм буруу зөв ойлголт яваад байгаа юм билээ. Тэгэхээр энэ бол хэлийн чамд байгаа монголчууд ч бас Монголдо юм хийчихсэн гээд үүсгэн байгуулсан юм байгууллага шүү. Тэрийг одоо сая юугаар үзүүлээ. Энэ бол тэгээд тодорхой хугацаанд хэрэгжиж дуусчих төсөл биш юм аа. Бид нар хэрвээ энэ тогтолцоог нь бий болгоод ноолуураа ингээд байнга
хариуцлагатайгаар нийлүүлээд ингээд байх юм бол нөгөө барууны брэндүүд чинь гишүүнийхээ хураамжийг өгөөл ингээд биднэрт ажиллаад байна гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр энэ маань өөрөө ингээд байнгын тогтолцоотой байх. Өөрөө бас юм доктортой тогтолцоотой би оршин байх юм тогтолцоог бүрдүүлж байгаа юм юу шүү. Тэрнээс ингээд 5 жилийн хугацаатай 10 сая долларын ч юм уу тийм том хэмжээний мөнгө орж ирэл ингээд гараа явчих хэд биш ээ. Тэгээд тэрийг бас бид нар малчтаа ингэж байнга бас ойлгож ухуулах гэж оролдож байдаг. Тэгэхээр малчт маань одоо гадны олон банкад олон улсын байгууллагуудын төсөл орж ирээд тэрэн дээр ажиллаа сурцсан бас илүү дутуу юм нэхээр энэ төр байх тийм зүйл ажиглагддаг л да. Тэгээд тэр болгоныг бас энэ тайлбарлаад өөрсдөө л хариуцлагатай байгаад ингэх юм бол та нар ноолоороо ингэж доктортой нийлүүлэхийн бүтэц тогтолцоо чинь бий болчих юм аа гэсэн ийм санаа. За тэгээ өөр нэг юм нь болохоор бас юу асуудаг вэ гэхээр одоо намайг Монголд чи ноолоор ажиллах гэж ноолоор хэдээр авах гэх мэтлэн юм асуудаг л да. Тэгэхээр би ноолоорын чейнж хийдэг. Одоо энэ байгууллага ноолоорын чейнж бол биш. Зүгээр энэ тогтолцоог нь бүрдүүлж өгөөд ноолоороо нийлүүлж байгаа худалдаа авч байгаа улсуудыг хооронд уулзуулж байна. Тэд нар хоорондоо яриад үн ханшаа тохирох ийм юм байна. Тэгэхээр манай боловсрол хууль дээр одоо хам богд бол одоо манай хамгийн гол том боловсрол хууль дээр байсалтай өнгөрсөн жил одоо бид тэр тоог үзүүлнэ. Тэд нар бол нөгөө хоршооттойгоо яриад хоршоо тэр хоорондоо тохироод үнэ тохирж яах гэсэн. Бидний хувьд бол хам богдод эдгээр манай стандартыг хангасан ноолоор нийлүүлж байгаа шүү л гэж хэлж байна. Яг тэгвэл бид нэр ингээд үнэлээд ингээд гэрчлэл олгоцсон хам богд нь тэрэнд нь очиод тэгвэл танахтай эдийг авъя хэдээр авах уу зах зээлийн хань шим байна гэр ингээд тэрнээс яг одоохондоо тасааг болохоор манай малчид энэ манайх руу ханддаг л да эдгээр тэдээр авах гэдэг тэдээр яриад өгөөч гэд. Тэгэхээр бидний хувьд бол дараагийн бол энэ манай барууны брэндүүд хэсэж байгаа малчтаа өөрсдийн жоохон чадахжуулах хэрэгтэй. Эдийн засгийн мэдлэгтэй дээрээ хэлцээр хийж сургадаг болох хэрэгтэй байна. Тэрэнд нь бас бид нэр тусал яа гэсэн юм санаанууд яваад байгаа. Тэгэхээр бид нар энд юу нь болохгүй нэ гэдгээ дээш нь ч явах гэдэг нөгөө брандууд продюсеруудад байнга мэдээлж идэг. Тэгээд тэд нар маань ингээд өөрсдөө бас тодорхой хөтөлбөрөөр санаачлаад ингээд хэрэгжүүлдэг ийм тогтолцоос яваад байгаа. За тэгээд бас тэрний нэг юу нэг чадамжийг нэмэгдүүлэх сургалт төрөөл нар хүрээлэн гэдэг тэр алтан зүйл захирал докторын ахалж явдаг тэр маань ерөнхийдөө хийдэг. Сая өнгөрсөн жил Америк нэгдсэн улсын G Crew гэдэг текстилийн компани Монголын тэр нөгөө бид нэр эмэгтэйчүүдээ бас ингээд чадамжуулъя. Одоо яг энэ стандартын дадлуудыг чи эмэгтэйчүүдэд илүү сургаж хийгээд мянган эмэгтэйчүүдийг чадамжийг дээшлүүлэх сургалт гэдэг энэ ямааны ноос ноолоор бэлтгэгтэй холбоотой судалгаа юу өгсөлтөө хичээл. Тэгээ тэр маань амжилттай болсон гэж үзээ бид нар Тайланд юугаа явуулаад онлайн явуулсан л да өнгөрсөн жил 11 сараас 3 сар хүртэл ноолуурын үе хүртэл ингээд ер нь ямаагаа яаж байх вэ ноолуураа яаж самдах ууд саваа яаж бэлтгэх үү гэдгээс эхсүүлээл бүх юм ингээд зааж өгөөд тэгээд энэ маань юутай боллоо амжилттай боллоо хүмүүс маань бас ингээд одоо ямаагаа самнахтай юун дээр чамаг өтөг уусан дээр самнахаа болсон байна. Юмаа дэвсэж байгаа самандаг болсон маань уутаа хийхдээ мянцсанд самаагүй уутанд даван уутанд хийдэг болсон байна. Тэгээ нэг мянцтай ч уутанд ижихээр ирээд угаагаад нэг боловсрол хөлдүүд дээр угаахаар тэр мянцсных нэг утас орж ирээд машин тэр гацаадаг юм байна л дээр. Тэгэхээр тийм анханасаа малчид маань тэрийг зөв зохистой хийгээ сурчаад тэр уутаа даван уутанд тэгээд ч юм уу тэгэж явуулдаг болчих юм бол энэ тим юу дараагийн шатандаа гарахгүй гэдэг. Тэгээд тэр нэг амжилттай болсон гэдэг энэ хөтөлбөрөөр дахиад 2 жил сунгахаар болсон. Тэгээд одоо манай нар хүрээлэн цаашаа аваад ажиллуулна. За бас Английн элчин сайдын яамнаас санхүүжүүлээд богмал өржүүлэх одоо чадамжийг сайжруулах төсөлгөө сайн хэрэгжүүллээ. Бас одоо бид нар шууд малынхаа үржил селекцийг зөв сонгож тайлбарлах чанартай ноолоор гарах тийм үйлдвэр ухсааны ямаатай болох тэрэн дээр нь одоо юуг анхаарах хэрэгтэй гэдэг тэр ойлголтуудыг бас малчтаа өглөө. Ингээд бусад байгууллага тайлбар өөр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээ явуулаад байдаг. За Монголд байгаа байгууллага маань ер нь бол бидний тогтмолдсон юм бол ер нь үйл ажиллагааг тогтмолжоод ирэхээр ямар тогтмолдсон арга хэмжээнд болдог гэхээр гадаад дахь гишүүн брэнд үйлдвэрлэгч нарын улирал тутмын уулзалт болдог. Тэгээд тэнд бид нар Монголд ямар хөө юм хийгээд ирв, яагаад ирв гэдгээ танилцуулаад тэд нар нь бас өөрсдөө санаа бодлыг хэлнэ, ингэмээр байна, тэгмээр байна. Тэгээд тэр үед нь бас бид нар тодорхой нэг иймийг сайжруулж ингэчээ тэгчих юм бол тэнд бас өөрийнхөө бас sustainability гэдэг сандаа байгаа юмнасаа бас жоохон юм гаргаад тэрний нь туслах тийм боломж өрддөг ийм юу байна. За манай дотоод дахь
гишүүн боловсруулах үйлдвэрүүдийн сар бүрийн уулзалт одоо манай ноос ноолрын компаниуд гэсэн үг шүү дээ. Тэр маань ингээд манай стандартыг хүлээн зөвшөөрөөд хэрвээ манай стандартаар ингээд хүлээн стандартаа гаргасан ноолрыг барууны брандууд ингээд аваад эхлэхээр эдгээр маань бас наашаа татагдаж яах гэсэн үг л дээ. Тэгээ бид нэр ингээд өнгөрсөн жилээс эхлүүлээ сар бүрийн уулзалт хийдэг болсон. За яг намайг сая 12 сард очиход энэ гоёл дээр болж исэн. Тэгээ энэ гоёл дээр нь уулзалтанд оролцоод энэ зураг авахулсын зураг тавьчихлаа. Тариуна гэд гоёлын захирал байсан. Тэгээ дараагийнх нь өгөөж дээр болсон байх. Боллоо хаана болсон гэлээ. Ингээд жил сар болгоо нэг үйлдвэр нь өөр дөрөв бус нэг бусад юунуудаа ингээд дуудаад уулзаад хоорондоо юм яриад тэгээд бид нар ч бас бид нар чинь би нэг өрсөлдөж гэж хардаг байсан бол ингээ уулзаад жаргал зовлонгоо ярихаар бас адилхан жаргал зовлонтой хамтраад даваа туулах юмуд байдаг юм биш үү гэдэг уулзалтын ач холбогдлыг бас их өөрсдөө үнэлдэг юм байна лээ. За бид нар тэгээд гишүүн малчтын байгууллагын захин уулзалтыг бас улирал болгон хийдэг. Одоо манайхан ч бас ингээд зүүн мөм ашиглаас орчжээ. Тэг ингээл уулзаал за яаж ноолуур нь яаж энийг хичээнэ үү тэндээс юм ясуу нөгөө зохистой дадал дээр чи ийм өөрчлөлт гарсан шүү ийм төсөл хэрэгжих гэж шүү ийм маягаараа тэгээрээ гэд. За тэгээд бид нар бас жил болгон ингээд нэг яг ноолуурын сезон эхлэхийн өмнө боловсруулах үйлдвэрүүд малчтын байгууллагын ийм түншлэх өртөө гэдэг уулзалтыг хийдэг болоод байгаа. Энэ жил 2 дахь 3 дахь хийсэн. Өмнө бол ингээд бас нэг тийм нөгөө ноолуурынхаа үн мөн дээр тохирохгүй юмнаас болоод жоохон нэг тийм ажил хэрэгч биш байдаг гэсэн бол энэ жил нэлээд юу болцсон байлаа. Өнгөрсөн жил манай ноолдо боловсруулах үйлдвэрүүд очноо ноолуурын тэрийг аваад нэлээд бас ойлголцсон үн ханш энэ тэр ярьдаг болцсон. Хайтайхан ажил хэрэгч болж байгаа харагдаж байсан. За ингээ бусад бас байгууллагатай хамтраад ажиллаж байгаа Монгол дахь юунууд маань ингээд хаан банк бол бид нартай ер нь бас нүүсэн байгуулагдсан цагаас ингээд өөрсдөө нэг хөдөө орон нутгуудаас салбартаа малчтад хүртэл ажилладаг болохоор бид нартай энэ доктортой ноос ноолрын эрсдэлтэй их уялдаа холбоотой ажиллаж ирсэн. За малчтын чадамжийн сайжруулах сургалтуудыг бол 16 оноос эхлээл ер нь хамтраад хийж эхэлсэн юм байна лээ. За тэгээ хариуцлагатай малчин цоврал гэдэг ийм телевизийн видео бас нэвтрүүлэг хийж малчин телевизээр цацсан. Одоо малчтаар сургах гэдэг шүү дээ. Одоо зохистой. За ингээс хамгийн сүүл сая нэг их хайтайхан одоо юу мэдээ юу болсон гэхээр манай доктортой ноос ноолрын эрслийн баталгаажсан хоршоодод олгох жилийн 12% зээлийн бүтээгдэхүүнийг санал болгосон. Сая өнгөрсөн 2-7 хоногийн өмнө энэ манай тэгэхээр энэ бол баталгаажсан 30 манайх ч бол 90 хэдэн хоршоотой ажилладаг бол яг бол баталгаажсан 32 хоршоотой хаан банкын жил туршилтын журмаар энэ сарын 1% зээл олгож ийн гэсэн үг. Тэгээ ямар ч хүү нөгөө юуны илүү нөгөө эдгээр чинь бас зээл авсны юу 1% хүмүү авдаг байсан юм даа. Тэрийг бүгдийг тэгэлсэн. Тэгээ ерөөсөө барьцаалж байгаа юм нь юу гэхээр доктортой ноос ноолрын эрслийн энэ стандартыг хангасан гэсэн тэр юу. Тэгээ гэрээн дээр л тулгуурлаж энэ баталгаажсан гэрчлэгийн дээр нь тулгуурлаж олгож байгаа зээл шүү. Үл хөдлөх хөрөнгө бүрэн гэсэн тийм илүү дутуу юм энэ бүтээгдэхүүний хувьд байхгүй гэдэг ингээд хаан банкны хүмүүстэй бид 2-7 хоногийн өмнө нэг малчтын 32 хоршоотой уулзуулаад ингээд ийм зээл олгож байгаа. Энэ маань ингээд амжилттай болох юм бол за ингээд энэ чинь тал халын өгөөжтэй болж байгаа юм л да. Манай энэ доктортой ноос ноолрын эрслийн стандартыг эзэмшээд дадлагжаад ингэсэн хоршоод бол одоо ихтгэлтэй авах юм байна гэдэг. Дараагийн хоршоодоо бас ингээд баталгаажлал авсан дараагийн хоршоодод зээл очих боломж өргөдөн. За энэ маань зээлийн бас олон нөхцөлтэй байгаа. Тэрийг бас та бүхэн сонирхох юм бол манай Монголд багийнхнаас аваад үзэж болох нэ. Энэ өөрөө ингээд малчтын хоршоо болгоноос зээл хязгаарыг асуусан танах зээл авахд хэдийг авмаар байна гэдэг. Тэд нар эхлээд нэг сайн ойлгоогүй шуган зарим нь бага өнтер өгцөл байлээ л дээ. Яг уулзалтан дээр би бас жоохон юу бодоод хэмжээгээ бага өгсөн нэмж болох байх нэ тэр гэдэг. Тийм одоо нэгэн тохирсон тийм байхгүйслээ. Тэгээд та тэр авсан зээлээ 7 сарын дотор яхам бол дахиад яг тэр хэмжээтэйг дахиад авч болох тийм бас өөрөөс нөхцөлүүд энэ төр байна лээ. Тийм ногоон зээлийн юутай бас ингээ хаан банк бол их сайхан дотн ажиллаж байгаа. За бид нар бас Монгол говь болоод Европын хөгжлийн банктай хамтраад бас төсөл хэрэгжүүлсэн. Экологийн цагдаагийн газартай хамтраад бас байгаль орчинд аюултай байхтай холбоотой ажлуудыг хийж байгаа. За энэ UNDP-ийн Sustainable Kashmir платформ гэдэг бас төсөл хэрэгжиж байгаа. Тэнд бол бас нэлээд идэвхтэй оролцоод ингээ явж байгаа.
За манай энэ байгууллага маань олон улсын хурал зөвлөгөөний үзүүлэлгээс нэлээд хийж байна. Энэ олон улсад бас энэ Монголын ноолуурыг доктортой байдлаар ханган нийлүүлж байгаа энэ тогтолцоо бүрдэж байна гэдгийг танилцуулах үүднээс за 17 оноос хойш эхлээд 2 жил тутам ингээд гадны брэндүүдийг авцраад тий малчтын хоршоотын манай стандартыг хэрэгжүүлэхээр сонгогдоод хэрэгжүүлээ явж байгаа хоршоотоо авцраад хооронд нь уулзуулаад тэд юу хүсэж байна эднэр маань хаана байна гэдгийг үзүүлээд төр засгийнхныг оролцуулаад одоо доктортой ноолуурын одоо энэ тогтолцоог бий болгох төрийн бодлого зохицуулалт амар байх хэрэгтэй гэдгийг бас оролцуулах зорилготой оролцуулаад ингээд 3 удаагийн олон улсын конференц хийсэн. 17 онд 19 онд ихтэн би бас яг цуг ирээд би энэ байгууллагад 18 оноос эхлээд ер нь ингээд part-time ажил явж байгаа л да. Тэгээ 19 онд бас яг энэ хурал дээр нэрж суусан. Өнгөрсөн онд хийх байсан боловч ковид гарсан учраас онлайн хийсэн. Энэ бол бас нэлээд онлайн хийхэд бас олон давуу талтай юм билээ. Яг нь нүүрээ харж уулзах болохгүй ч гэсэн. За бид нар бас энэ түрүүнд 18 онд Лондонгийн 2 жил болгон зохион байгуулдаг London Design Biennale гэдэг энэ үзэсгэлэнд ноолуураар оролцсон. Оюуна Кашмир гэдэг одоо өөрийнхөө оюуна бранд гэдэг юмыг баруун бий болгоцсон Кашмир ноолуурын тансаг хэрэглээний загварын ноолуур бүтээгдэхүүн зардаг энэ оюуна гэдэг бүсгүйтэй хамтраад тэр загварыг гаргаад ийм бүтээгдэхүүний энэ үзэсгэлэн гаргасан. Тэгээд энд бол тэр үзэсгэлэн жилд нэг 40 мянган хүн хэдэн орноос чөлөө үздэг хэдэн мэдээллийн хэрэгсэл цацдаг ч юм уу. Тэгээд тэр хэмжээгээр улс Монголын ноолуур одоо дэлхийд сурталчилагдсан. За өөр бас нэг юм бол энэ бас бид нар зөвхөн ноолуур ингээл ноолуураа шанахтай биелдэг гэдгээс хажуугаар бас ирээдүйгээ бас энэ доктортой байдлаар байгуулагчтай ханддаг, малаа малдаг ийм байдлаар өсгөж одоо сургаж хүмүүжүүлэх гэсэн үгээс энэ шинэ зууны малчин гэдэг ийм хөтөлбөрийг Шотландын Johnston of Elgin гэдэг компани санаачлагаар 16 онд анх эхлүүлсэн юм байл. Тэгээ энэ ингээ явсаар хагаад өөрийн боловсролын аймгийн хэнтийн боловсролын хэлтстэй хамтраад 18 19 онд хэрэгжээд тэгээ ер нь хайтах юм болж ингээ цааш нь Johnston of Elgin дахиж нэмэлт санхүүжилт өгөөд ингээ хараацаа гэдэг нэртэй хөтөлбөр болгоод веб хуудастай болгоод сая бид нар хэдэн аймагт хэлээ Дорнот Хөвсгөл Хэнтийн аймагуудад энэ сонгон суралцагчтай байдлаар орж байгаа. Тэгээ энэ хичээлийн сургалтын материалын тэр мэргэжлийн багш нар ингээд бэлдээд гаргацсан. Тэгээд энэ хичээл бол амжилттай сайн явагдаж байгаа. Ингээд ер нь айтайхан болоод тэр бол спонсорлын яамтайгаа холбоотой ажиллаад ингээд албан ёсны бас нэг хөтөлбөр болгож болохоор байгаа. Ингээд сургалтынхаа материалыг жил болгон сайжруулад явж байгаа. За өмнө говьоос бас саяхан хүсэл тэр оюу толгоогоор та хамтарч ажилладаг сумдын хоршоодууд танахыг хүүхдүүдээ сургахад айтайхан байгаа манайх хэрэгжүүлээ өөрөө санхүүжүүлээд сургах чивчиг энтрийг хэвлүүлээд аваад ингээ ажил хийгээд ингээ явж байгаа. Энэ бас тийм айтайхан хөтөлбөр явж байгаа. За одоо ингээ гишүүн байгууллага баах харьцсан гишүүдийн нэг харуулъя. Бэлтгэн нийлүүлэх одоо бүртгэлтэй хоршоо 15 аймгийн 69 сумын 94 малчны байгууллага байна. Энэ дотор баталгаажсан хоршоо гэдэг нөгөө стандартыг тодорхой хэмжээгээр хангаад гэрчилгээ авсан гэсэн үг. Энэ 15 аймгийн 57 сумын 74 малчны байгууллага байна. За ингээд барууны брэндүүд анх нэг 4-5 брэнд эхэлж ирсэн бол одоо 100 гаруй энэ барууны брэнд манай гишүүн болоо ороод ирсэн. Энд одоо үзүүлэлт дараа. Энэ хэмжээгээр л одоо барууныхан манай бидний бий болгож байгаа энэ тогтолцоог хүлээн зөвшөөрч зөв рүү явж байгаа юм байна гэдгийг ойлгоод гишүүнийхээ татварыг өгөө санхүүжүүлээд ингээ явж гинэ л гэсэн үг. За Монгол орны хувьд бол ингээд 15 аймагт ямар ч байсан хоршоодтой хүрээд ажиллаж байгаа. За бүх хоршоод хүрч чадах байгаа. Энэ одоо ингээ харахад ноолуурын бид нэг 5-10% дээр л хүрч чадж байгаа. Бус нь тэгээд өөр шугамар явж байгаа. За 20 онд яг ковид эхлээд өгнө ягс 20 онд бид нэр анх удаа ер нь 20 оноос эхлээд туршилтын журмаар нөгөө манай стандарт энэ байна. Одоо 19 оноос нөгөө боловсруулах үйлдвэрүүдтэй бас стандарт гаргаад бүрдүүлээд тэг гаргаж эхэлсэн. 20 онд анхны туршилтаар 90 тонныг гаргаж ирсэн. Бол өнгөрсөн жил 470 тонныг одоо баталгаажсан хоршоодоос аваад 200 орчим тонныг гадаад руу гаргасан. Гаргасан юу нь энэ вэ? Британи руу 28 тонн гарсан юм байна. Швейцар руу 56 тонн,
Хятад руу 84 тонн, Итали руу 66 тонн. Гэт нийтдээ 187 тонн гарсан 470 ноолоор бэлтгэсэн. Бус нь тэгээд Монголынхаа үйлдвэрүүд бас батсан гэсэн үг байна л та. Ийм байдлаар ингээд эндээс гарч байгаа манай энэ Sustainable Fiber Alliance Certified гэдэг ийм тамгатай явдаг. Тэгэхээр эндээс гарч байгаа эндээс нь тэгээ мөшөх тогтолцоогоор мөшгөө явдаг гэсэн. Одоо Архангай аймгийн цэцэрлэг гэсэн ч юм уу тэндээс авсан хоршоо гэх юм бол тэндээс өсүүлээд ингээд мөшөх тогтолцоогоор Salesforce гэдэг тэр аппликейшн дээр бид нөгөө ноолоор авж байгаа анхан шатнаас авж байгаа хүмүүс тэнд мэдээлэл оруулцдаг. Тэгээд дараа нь боловсруулах үйлдвэрүүд ирэх боловсруулах үйлдвэр мэдээлэл оруулахаар тэгээ нөгөө үйлдвэр дээр очихлоор хамгийн сүүлийн бүтээгдэхүүн авахдаа энэ бол за Архангай аймгийн тэр сумаас ирсэн ноолуураар бид нар хүзүүний оролт хийлээгээд гарах нэ гэсэн үг. Тэгээ тэрийг бол сая ерөнхийлөгчийнтэй COP26 Шотланд очих Шотланд байдаг манай Alex Beck гэдэг компани өөрөө Монголоос ингээд мөшөх тогтолцоогоор авчирсан энэ ноолуураа гэдэг хүзүүний оролтоос бэлгэлсэн байна лээ. За одоо асуудал их байна гэдэг шиг. Тэгээ доктортой ноолор стандарт холбоотой гадаад дотоод нөхцөл байл. За энэ зөвхөн ганцхан манайхан ч юм уу одоо энэ байгууллага доктортой ноолор стандарт гэдэг юм биш л дээ. Энэ доктортой ноолор стандарт нэлээд олон байна. Одоо томтойгоос ирэх одоо хаанч хэрэгтэй манайхны гаргацсан байгаа. Монголчууд өөрсдийн гаргацсан. Манай ноос ноолорын холбоо ажиллаж байгаад ингээд гаргацсан юм юу байна? Монголын Nobel Prize одоо Good Kashmir стандарт гэхээр Германы энэ байгууллага бас charity ашигын бус байгууллага гаргацсан. Дотор энэ бас нөгөө барууны брэндүүдийг өөртөө татсан ийм бас юу байна. Тэгээ одоо нөгөөдөл чинь нөгөө барууных ч бас аль нь сайн бэ гэдэг ингээд өрсөлдөн асуун бодлонтой энэ эднийг одоо бид нар ингээд нэг одоо монголчууд бол эхлээ юун төрөө дотроо нэг ойлголцож нэг байдалтай болох ч юм уу тийм шиг хандлага яг хоёр стандартаж болно л да бүгдээрээ зөвшөөрч байвал. Тэгэхээр энэ дээр ойлголцох юмнууд нэлээд байгаа. Тэгээд стандартыг эзэмших чинь л SFA Kashmir стандартыг л SFA эзэмшдэг, хаан ширхтийг бол хөнсөд байж байгаа юм. Төрийн засгийн газар эзэмшдэг юм гэж ойлгосон. Тэр Good Kashmir стандарт хэрэг Германы Aid by Trade гэдэг энэ байгууллага эзэмшдэг юм байна. Тэгэхээр энэс өөрч зөндөө стандартууд бий. Та нар ингээд Sustainable Kashmir стандарт гэхэд зөндөө юм гарч ирнэ. Тэр ийм байгаа. Тэр яг энэ SFA одоо энэ доктортой ноос ноолорын эвслийн энэ стандартын нэг юу нөхөр энэ тухайлбал Good Kashmir стандарт бол Монголын малчтад ерөөсөө хүрээгүй л байгаа байхгүй. Нэг тийм байдаг гэдэг нэг юм тавьсан болохоос манай энэ стандартын хувьд бид нэрөөсөө бүх үе шатууд дээр нь очиод ингээд сургаад чадамжийг нэмэгдүүлээд ингээд явж байгаа ийм л тэрүүгээр л давуу талтай ийм юу байгаа. За тэгээ Монголд одоо яг одоо үйл ажиллагаа явуулж байгаа холбоотой ноолортой холбоотой бол энэ ноос ноолорын холбооны хаан ширхт байна. Нүүбийн доктортой ноолорын платформ байна. Доктортой ноос ноолорын эвсэл манай энэ байгууллага байна. Хэл хязгааргүй малын эмч програмч гэдэг байгууллагын Step Ecolab гэдэг энэ бас доктортой ноолор гаргаад гэдэг ингээд яваад байгаа. Швейцарын хөгжлийн агентлаг бас ногоон алт бас нэг юм яриад яваа. Байгаль зэрлэг амтын хамгаалахын нийгэмлэг WCS бас нэг юм яриад байгаа. Тэгэхээр энэ бүгд бас нэг уулзаж ярилцаж юмаа нэг чигтээ болгохгүй болвол гадаад талд чинь бас энэ ноолорын чинь стандартыг эзэмших гээд байгаа юм юмнууд их байдаг юм байлээ. Ингээд олон улсын ноолортой стандарттай холбоотой хорлборлолтой суулж явах тэр Textile Exchange гэдэг байгууллага эсвэл BT-Cotton Initiative энэ бас стандартад танилцуулаад тэдний давуу тал нь юу гэхээр тэдний нөгөө барууны брэндүүд өөрийнхөө текстайл угаар гишүүн болгоо автсан байдаг. Манайх гэл хэлээд зөвшөөрүүлчих юм бол тэдний л хойлорч ийм магадлалтай юм байгаамаа. Тэгэхээр одоо бид нар бас та бүхэн ч бас ингээд ноолорыг цааш судлах юм бол энэ стандартууд ямар хой стандарт байдаг юм бол гэдэг мэдээллүүдийг аваад цуглуулаад харьцуулаад ингээд бас судлахад хэрэгтэй байхаа гэж. За тэгээ яг нутгийн удирдлага одоо би түрүү хэлсэн багш судлаач нарын оролцоо хамтан ажиллахаар одоо манайхан чинь нутгийн удирдлага тэгээ сэдвээр одоо энэ менежментээр хичээл ордог. Тэгээд орон нутгийн удирдлагч нарт хичээл заадаг. Тэгээд тэд нартай бас энэ стандартын тухай ойлгуулж байгаарэ. Ийм байдаг юм байна шүү. За ийм стандарт байдаг юм байна шүү. Болвол бас би одоо зөвхөн манайх хамгийн сайн гэж байгаа юм биш л. Тэгээд ямар ч байсан би өөрийнхөө байгууллагын хувьд юугаа танилцууллаа. Тэгээд энд бас энэ стандартын тухай ингээд танилцуулж байвал ягаад гэвэл хөдөө орон нутагчид очиод ингээд малчтын хоршоо очиод ингээд юу яах гэхээр наач юу стандарт ямар төсөлийн хэдэн төгрөгийг нь тэдийг өгмөг гэдэг ингээд бас нэг янз янз юм болдго юм байна лээ. Тэгэхээр эхнээсээ бас
зөв ойлголт өгөө явуулаад байвал бас нөрөө нэг хэн багш ярьж ирсэн тэр байгууллагын хүн байж гэдэг мэт тэр чиглэлээр юм байна гэдэг ийм бас боломжтой юм болоо. За энэ бизнесийн удирдлагын хувьд бол бас энэ яг энэ өөрөө ингээд одоо яг энэ орчин үед ерөнхийдөө тийм загвар болоод байгаа доктортой ханган нийлүүлэлтийн тогтолцоо гэдэг юм одоо бүхэл юм дээр бий болж байна л да зөвхөн ноолуурчгүй махсуу арис шир те энэ энэ төр дээр ингээд яхад хойштой ингээд бүхэл малын болоо байран гаргалтай түүх хийдүүд дээр энэ sustainable supply chain гэдэг юм яригдах бах тэн дээр одоо юм яригдах бол энэ одоо нэгэнт ингээд бий болоод ингээд бий болох гэж зүтгээд явж байгаа энэ чихээг бол одоо бас кейс болгоод ашиглаж болох юм шүү гэсэн утгаар хэлсэн. Бизнесийн удирдлага заадаг багш нарын хувьд бол за эрх зүйн байдал бол одоо бас улс орны хууль эрх зүйн байдал өөрчлөгдөхөөс хамаарат энэ ойлголтууд бас өөрчлөгдөн. Одоо бэлчээрийн ашиглалтын хууль гээл нэг төсөл яваад байгаа. Тэр хэрвээ ороод батлагдах юм бол энэ доктортой байдал гэдэгт яаж нийлүүлэх үү гэдэг энэ төр дээр бас бодолцоонууд байх шиг байна. Тэр долгорч багш тэнд санал өгсөн байх шиг гэсэн мэдээж харж байгаа. Тэгээд за тэгээ мал малгайтай холбоотой хууль эрх зүйн заалт энэ байдаг бол тэд нар маань доктортой sustainable байдал гэдэгт нь яаж уйлддаг энэ манай эрх зүйн багш нарын тэр бас тэр салбарыг сонирхдаг бол үзэж болох юм аа. Тэгээд олон улсын чиг хандлага эрх зүйн орчныг анхааралтай ажиглаж явах хэрэгтэй юм болоо да гэсэн юм. За тэгээд Монголд офис маань тэнд байна. Энэ Grand Office гэдэг энэ Скватрын талбайн урт талын нөгөө Blue Sky үлээ тий. Тэрний зүүн тавд байдаг юм урагшаа харсан байгууллага хоёр давхарт байгаа. За тэгээд захим хуудсууд дээр нь бол бүх мэдээлүүд ер нь байгаа сая ярьсан юмнууд. Тэгээд жиргээгээр дагыг үл тэр байна. Facebook-ны Sfhezeg Mongolia гэдэг байна. За Instagram аккаунттай байлаа, LinkedIn-тэй. Иймэрхүү байдлаар ингээд эргэж холбоотой ажиллаад байх боломжтой шүү. За иймэрхүү зүйл ярих гэсэн юм да. Өөр тэгээд асуу сонирхох, лавлах юм байвал ойлгомжтой ярьж чадсан болов яасан бол. За зэрэг багштай баярлалаа. За манайхнаас асуулт байвал асуултанд хариулъя. Надад нэг сонирхол асуулт байна. Энэ ноолуурын чанарт одоо продакшн юу нөлөөлөх вэ? Малын өвчлөл, малын асуудал тэр юу нөлөөлөх вэ? За тэрийг мэрэгжлийн хүн зөв хариулах хэрэгтэй. Хэрэн зөвөр юугаар бодоход бол нөлөөлнө л дээ. Тэгээд тийм учраас бид нар тогтолцоо гэж аяг асуудал байна тий. Тэглээ олох уу танах. Тэгээ яг бид нар нөгөө мал залын одоо энэ нөгөө зохистой дадлын нэг чинь өөрөө тэнд байгаа л да. Малаа эмнэх, малаа эрүүл байлгах гэдэг. Одоо тэгээ дадлуудыг уншихлаар тэгээд тэн дээр байхын тулд тэр хүн өөрөө наацах юм бас малаа эмнэлэх тийм мэдлэгтэй байх хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр тэр чадамж нь байхгүй бол бид нэ сурах хэрэгтэй болж байгаа. Тэгээ одоо сая тэр нар хүрээлэнгийн алтан зураг сайхан ярьж байгаа нь бол энэ малаа эмчлэх талаар энийг бас жоохон тодорхой юу өгөхгүй бол мэдээлэл өгөхгүй бол дураараа эмчлээд байна. Юу ч хамаагүй өгөөд байна гэх. Тэр энэ манай сургууль төгссөн юм билээ шүү дээ. Энэ Баян хонгорын ямар шинж институтын даргагүй тэр хүн яг тийм сургалт авмаар ингээд хандсан юм бэл. Буян тоогоо гэсэн Бянбаяр багш таньд байсан та. Тэр бол яг асуудал юм бол асуудал болсон. Тэгээд бидний энэ чадамжийг нэмэгдүүлэхэд туслаач. Тэгэхээр одоо тэр санааг бид нар ингээд за одоо чанартай ноолоор гаргах чинь малын эрүүл мэнд нөлөөлөд байна. Малын эрүүл мэндийг сайжруулахад малчтай бас ойр зургийн юмыг эмчдэг, дэмждэг, оншилчдаг болох чадамж суулгамаар байна. Тэгэхээр энд нэг эдийн хэмжээний юм явал бид нэр багш нараа бэлдээд ингээд сургалт явуулаа гэдэг ингээд бас ингээд нөгөө гişүүдээ юмнууданд татжарлалт суулгах боломж бий гэсэн үг л дээ. Тэгээд манад бол одоо малын эмнэлгийн асуудал бол үнэхээр хүнд болчиход байна шүү. Одоо яг малын эмнэлгийн газар гэж байгууллаа. Арай дээртгэл юм шиг тогтолцоо. Түүнээс бол ингээ устгаа хийсэн юм асуудалтай. Тий, мал эмнэлгийн ерөнхий газар гэдэг юу мал эмнэлгийн эмч нарын холбоо гэж байдаг шүү дээ. Бацаахан ингээ манай найз байсан л дээ. Сая мал эмнэлгийн газрын улсын газрын орлогч дарга байж хагаад тэг ингээд ажиллаа өгсөн. Тэгээд доторх юм би бас сайн мэднэ. Юу болоод байгааг. Нэлээ сайн мэдж байгаа. Ер нь мэдээлэл байгаа. Уулзаад байгаа юм байна тийм. За өөр ямар асуулт байна? За манай Жака багшийн хичээлийн гоё кейс өштэй маркетинг гэдэг Жака багш. Жака багш яг хөөрөө шүү дээ. Жака багш микрофон ч хаалттай байгаа шүү. Сайн байна уу? Цэрэн Батаа багш. Өглөөний минь тэргүй бүгдөөрэнд нь.
За өглөө. Юуны өмнө нэг хин Бата багшаа харсандаа маш их баяртай байна. Би буруу ойлгоод одоо Монголд ирсэн байх гэд өглөө сургууль дээр гүгээ очсон байхгүй юу. Тэгээ бас аминда цаймаа авах гэ гэрээсээ баахан жихэр бомоо аваад очсон чинь хинч байдгүй бүр гайхаад номын санд ороод 7:30 болчоор нь тэгсэн харин юм. За тэгээд Бата багшаас нэг ийм асуусан. Маш их одоо сонирхолтой юм байна. Нөгөө төрийн байгууллагын маркетинг гэдэг хичээл орж байгаа юм бэ? За. Тэгээд төрийн байгууллагын маркетинг дээр бол айгүй тийм яг юм гоё кейс болгоод хийж байгаа маркетингийнхэн талаас нь ярихдаа үндсэндээ үйл ажиллагаанд нь оролцоод ингэ явж болох юм байна. Ер нь миний хувьд бол болно тий. Миний хувьд бол айгүй гоё кейс байна. Үнэхээр Баясаа багшийн хэлдэг үнэн. Надад нэг ийм асуулт байгаа. Жишээлбэл танаа тэр нөгөө мал мадлах дадал суулгах гэдэг хэсгээр энэ малаа яаж хариулах тухай гэсэн тийм стандарт байдаг юм болов. Жишээлбэл манай Монгол улс чинь үндсэндээ малаа хариулахдаа дандаа мотоциклээр дугуйгаар энэ хариулдаг болсон шүү дээ. Тийм ээ. Ер нь дугуйгаар хариулж байгаа баг байхад мотоциклээр хариулдаг. За тэгэхээр нөгөө мотоциклын чинь хурд хүний хөлийн хурд хоёр чинь мэдээж илэг гэрс өөр учраас энэ одоо хайлган үед одоо хаврын уйлралт намар одоо яг тэр ирч твэрээ авж байгаа тэр үед эднэр нь тэр мотоциклээр хариулж байгаа нөхцөлд юу н хөөр байдгийн байл та тэр малд суух одоо тэр махны хэмжээ гэдэг юм өөхний хэмжээ чинь бас тийм харьцаатай байдгийн байж тээ их нарийн юм байд юм байна. Тэрэнд их муугаар нөлөөлдөг юм байна. Нөгөө манай ээж хоёр маань бас нөгөө тэтгэвртайгаар мал малж ирсэн шүү дээ. Манай хоёр чинь 20 хэдэн жил мал малсан. 27 жил мал малсан. Тэгээд нөгөө манай сургуулаас одоо долгоржиг багшийн ректор байх үед нэг хэдэн хонь авсныг санаж байна уу Сэрэнбат багш? Тэг санаж байна. Тэгээ багшинт хинчээс нэг 10 одоо хураг өгөөд дараа нь нэг юу өгөөд төлөг гаргаж ийдгээд ингээ гих мичтэнгийн өгөөд манай ээж хоёр тэрийг нь өсгсөөр байгаад за хин багшийг гонгооны буу багшийг амьд байгаа л нэг очихт нь 250 болцсон байсан байхгүй нөгөө 11 ширхэг юм мал маань. Тэгээ тэр үед бол аав юу гэж ярьжсэн бэ гэхээр одоо тэр дөнгөж одоо мотоциклаар хариулдаг болж эхлээл. Тэгээ аав нөгөө энэ одоо их хайлган Монгол мал гэдэг бол хүний хөлийн одоо гişигдлэр явдаг ийм малаа тэрийг болоо бэлчээрд байлгана одоо зөв зохистой одоо тэр одоо бэлчээрлүүлнэ гэдэг бол хүний хөлний явдалтай холбоотой гэж айгу сонирхолтой юм аав нь ярьж ирсэн олон жилийн өмнө. Тэгээ дараа нь одоо өнгөрсөн одоо багмаа бурхан болоод хэдэн сар л болж байна л да. Тэгээд нөгөө зурагтаар гарах болгонд нь энэ нөгөө хөлний гიშгэлтэнд харахгүй гэсэн үг байна шүү дээ. Тэ мотоциклаар хариулахаар. Тэгэхээр иймэрхүү талын юм та нар хийдэг юм болов тэр дадал суулгана гэж яхта гэхдээ одоо яг юу яриад ийдэг юм бэ гэдэг амар сонирхолтой байх юм. Жишээл мотоциклаараа болохгүй шүү. Таны хөлний одоо хүний хөлний одоо тэр 1 минутанд гიშгэх одоо метрийн тэд мотоциклын одоо 1 минутанд явах хурдан тийч гэдэг юм уу. Иймэрхүү сонирхолтой юм одоо шинэ маркетинг хийхдээ багш нь бодож байгаа байхгүй юу? За манайх бол юу их сонирхолтой маркетинг болох гээд байна гэхээр яг энэ саяны энэ яриад байгаа юм те энэ дадал гэдэг юм ерөнхийд нь ярьчаар ерөөсөө нэг сайн буухгүй байна. Тэгэхээр манайх тэр нөгөө тэр тогтвортой гэж нэрлэдэг шүү дээ. Тогтвортой ерөөсөө нөгөө Монгол энэ ноос ноолуурыг аваад байгаа хонь гэдэг юм өсөхдөө хэдэн зууны турш Монгол хүн одоо бараг анх үүссэн цагаасаа эхлээл эднэрийг тогтвортойгоор хариулж ирсэн биз дээ. Тэр манай энэ тогтвортой байсан. Тэгэхээр энэ тогтвортой байх энэ олон одоо зууны одоо хэдэн мянган жилийн турш ингэж явхад хамгийн гол юмнууд нь ийм байжээ гэдэг дадлыг гаргасан байх гэж бодоод байгаа багш нь. Тэгэхээр эхлэхдээ жишээлбэл та нар ингээд тижэл айгүй чухал тижэл ус гэсэн нэгдүгээр юу яаш нэг 10 дотор чинь. Тийм байна. Надад бол эсрэгээр бодогдож байгаа байхгүй юу? Тижэл ус нь номер 1-д биш. Номер 2-т байх гэж бодож байгаа. Тэгээ номер 1-д нь юу байх вэ гэхээр тэгэхээр одоо тэр саяны тэр хэлээд байгаа тэр хэдэн мянганы туршид хамгийн гол юм нь тэр малчтад байгаа тэр оюун ухаан байх нь шүү дээ. Тэрийг эзэмссэн тэр юу нь тархитолгооноор носон ойлголт нь гэдэг юм.
Тэгээ энийг ингээд нөгөө маркетингийн ингээд хийж байгаа байдлыг харахаар ерөөхдөө сургуулаа хичээлийнхаа талаар юуны талаар гэсэн тиймэрхүү юмнууд байгаа даа шүү дээ тий. Тэгэхээр одоо бол ерөөхдөө нөгөө малчин айлын хүүхд юм чинь би чинь нөгөө малчтад маркетинг хийхэд ганцхан ямыг л авах айгүй зүгээр байдаг байхгүй юу ер нь. Ганцхан юм ин. Тэгээ тэр ганцхан юмаа тойруулаад нэг хэдийн юм. Тэгээ тэрийг ингээ ярьж марихтаа их юм юутай яг нөгөө малчин хүнээр өөрөөр нь яриулаад одоо манайх ингэсэн эднийх ингэсэн гэд. Тэгээд ингээд нэг арай бусдаасаа онцлох ялгарах тийм маркетинг юм уу эсвэл тийм одоо сая нөгөө өрсөлдөгчтэй харуулад байна шүү дээ тий. Одоо хам богд юм байна. Хам богдын нөгөө ганаа гэд дарга нь байгаа шүү дээ. Одоо эзэн нь тэр нь манай дүү байхгүй юу? Тий. Тий. Ерөнхийдөө бол нөгөө хятадын одоо хятадын талаас үндсэндээ боссон хүн шүү дээ. Тийм ээ байгуулга шүү дээ. Тэгээд нөгөө тэр хоорондоо ингээ ялгараад байгаа ялгархаар тийм маркетингийг хийж өгөхгүй бол наадыг олон байгууллагуудтай чинь нөгөө малчд бол ерөөсөй ойлгохгүй. Тэгээ түрүүний хэлээд байгаа чинь яг үнэн. Нэг ямар нэг юм болоод очихоор малчч айгүй их мөнгө нэгдэг. Мөнгөгүй тийм байгууллага байх юм бол бас тоодгүй. Тэгэхээр нөгөө малчтаа урамшуулж татах тийм нэг юм хэрэгтэй үстэй. Тий. Тэгээ одоо танах жишээлбэл өрсөлдөгчдөөс одоо жишээлбэл би одоо нөгөө хичээлээ заая гэж саная тий. Хичээлээ зааж байхдаа за ийм байгууллагууд байна шүү. Одоо түрүүний өрсөлдөгчдийн сүүлийн слайдыг гаргаа тий. За одоо ингээд энэ байгууллага нь болохоор энэ байгууллага ч одоо ийм ямаараа давуу юм бэ гэж хэлэх юм бол юу хэлэх вэ? Танай байгууллагын давуу талыг. За ер нь бол юу ийм чадамжийн сургалтууд их авч эхэлнэ. За сургалт одоо зөвхөн стандартын юугаас гадна одоо тэгэл нэг малын эрүүл мэндийн малаа эрүүл байлгах гэдэг одоо юм ороод ирж магадгүй гэсэн үг шүү. Тийм байна. Тэгээд бас санал байсан. Тийм эмэгтэй ч гэр бүлийнх нь эмэгтэйчүүдийн сургах ийм сургалтанд илүү хамрагдах магадaltaй. За тэгээ өөрсдөө санаачлаад манайд ийм хэмжээний сургалт хэрэгтэй байна гэсэн юу н гарч ирэх юм бол тэрэн дээр нь бас тэрнээс бид нар ийм сурах их биш өөрсдөө хэрвээ за би танаа ингээд гишүүн болоод ингээд ажиллаад ингээд ийм боллоо. Одоо тухайлбал хамгийн наадсан сая тэр ногоон зээлийг авах боломжтой болж ирэх гэсэн үг шүү дээ. Санхүүгийн тэр хөшөөрөг бол тэр бол хаан банк бол бидэртээ сүүлийн 5-6 жил ажил бид нар үнэхээр ингээд юм хийх гээд зүтгээд яваад байгааг хараад өөрсдөө бас хамт ажиллаж явсан учраас итгээд за энэ ёстой өмнө байгаагүй бүтээгдэхүүн санал болгож байгаа шүү. Ямар ч тийм үл хөдлөх тийм ийм ингэж барьцаа байхгүй. Гэрээн дээр барьцаа хийгээл мөнгө өгч байгаа. Тэгээ энэ танай 32 хүн юу ч юм бол одоо та нарын итгэлийг олох учраас бид нар итгэж байна. Тэгээд сая эртээ нөгөө бүгднтэй нь уулзтаа за энэ итгэлийг л битгий алдар энэ бол цаашдаа банк хөгж малчид хөгжихэд их том юу шүү нэг алхам шүү гэдгийг хэлсэн л дээ. Банкных нь өөрсдөө малчдад. Тэгэхээр ийм юмнууд байгаа. Өөрсдөө хамгийн гол нь ингээд нэг юм авах гээд харах биш те. За энэ санаан зөв юм байна. Туйлбартай бай гэх юм бол ингээд юмнууд орж ирээд дээ шүү. Тэгэхээр хамгийн гол нь нөгөө манай энэ байгууллага чинь ингээд тогтцсон төсөл биш те. За нэг энэ жил нэг өөрсдөө ингээд хийж хэмэл цаана бас ингээд мөнгө босгоод авах боломжтой юм байгууллага учраас бас тийм юу вэ? Одоо зүгээр шууд амлаад за одоо ингээд дэгрэх юм бол яахгүй зүгээр ингээд түүх одоо өнгөрсөн юуг нь харах юм бол өөрсдөө энэ ноолороо хариуцлагатай байдаг энэ дадлуудыг суулгаад эзэмшээд ингэх юм бол хатагтаа нөгөө боловсруулах үйлдвэрүүдтэй гэрээ хийгээ сурчих юм бол жилдээ хэдэн килограмм ноолорыг ямар үнээр өгнө гэдгийг тодорхой болчихно. Дараагийн яг одоо бидний ярьж байгаа барууны энэ өөрсдийнх нь усыг байгаа бол энэ хөдөөнөөс энэ шороотой ноолорыг зөөж явахаар тэнд угаагаад хам богд руу авчирч яйда. Тэ? Тэгэхээр бол энэ чинь тоо шороо мараг 50% юм байна шүү дээ жингийнх нь. Тэгэхээр тийм юм гаргахын сайн гэсэн юм яригдж байгаа. Тэгэхээр хойдон жил ч юм 2 жилийн дараа бас тийм юм барууны технологиор гэсэн үг орж ирнэ. Бас зүгээр энэ боловсруулах үйлдэл боловсон хүчин дээр бас одоо яригдж байгаа юм гэхээр энэ манай энэ техникийн сургуулийн текстайл ангид чинь өнгөрсөн жил 3% хөгд олсон гэж байна. Тэгээ ноолорын үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэдэг төрийн чухлыг нь ингээ алдагдсан уул уурхаараа ч юм ингээ яваад тэгэхээр эднэр дээр чинь бас бол яа тэр техник одоо хуучрал Теймс шиг тиймнүүд чинь хамтар сургая. Хүүхдүүд нь жоохон салхи өгөх тийм хэмжээний юм. Тэгээд энэ боловсруулах үйлдвэрүүдээ өөрсдийн дата оролцуулаад одоо техник үйлдвэрлэлийн сургууль дээр нэг сар сургаад
боловсруулах үйлдвэр дээр нь 1 сар дадлага хийлгээд тэгээ болохгүй л Италид аваач нэг сар үзүүлээд тий яг ийм байдгийг шүү. Тэгээд ийм төсөл хэрэгжүүлэхэд бас яваад байгаа. Тэр ийм юмнууд байгаа. Ингээд зөвхөн ингээд ноолуурыг хөл бид нар цаашаа ингээд өөр нөгөө ноолуурын энэ бүхэл бүтэн одоо үйлдвэрлэлийн тогтолцоод нь бас тусдын болчих юмнууд ингээд яваад байгаа. Цэрэг батагш би бас нэг ингэх гэсэн одоо шил багш нь нөгөө төрийн байгууллагын маркетинг гээд энэ бол юу гэдэг нөгөө төрийн албан хаагчдын дунд хугацааны сургалтын байхгүй тийм хичээл орж байгаа. Тэгэхээр тэр одоо яг юуны хөдөө орон нутгийн айгүйх ордог ерөөс улсын хэмжээгээр бэлдэж байгаа шүү дээ тий. Тэднэр зориулсан тийм сургалтын материал энтер гэсэн юм гаргаж болох болоо. Жишээлбэл би одоо наад чинь тус болоод ингээд хичээлээ заа ихээр бас ингээд яг шууд ийм юм ярих тийм сэдв байдгүй байхгүй юу? Яг л байгууллагын маркетингийг ярьдаг. Танай байгууллага маркетингаа яаж хийх вэ гэд. Тэгэхээр бас тиймэрхүү юм бодож болох юм тий. Жишээл удирдлагын ажилтнтай хамтран ажиллахад энэ нөгөө төрийн албан хаагч бүх төвшөнд одоо аймгийн дарга нарт юу гэж ярих юм одоо тэрэнд жишээлбэл одоо дунд чивтний жаргал сайхан багшаа ороод байгаа тэр маркетинг хэсгээр юу гэж ярих юм тий. Тэр нөгөө тэднэрлөө хийж байгаа маркетингаа яаж хийж байгаа тухай надад үндсэндээ нэг юм сургалтын материал бэлдэж өгөх юм намайг сургалтанд хамруулах юм шүү дээ. Тийм. Манай сургуулийн багш нарыг хамруулж болно. Ер нь энэ бол эхлэлнэ гэж бодож байна л та. Ер нь эхлээд би удирдлагын академи дээр өвөл очихдаа юу гэж очсон гэхээр зүгээр л одоо анх санаа бол нэг тийм бүргийн бодоагүй зүгээр манайх ч нөгөө хөдөө орон нутгаас ирж байгаа улсууд их байна. Хөдөө манай сурагч багш нар юм уу эсвэл хоршоод ингээд манай төсөлд хамрагдаад очиод нэг сургалт зохион байгуулахаар сумын засаг дарга марган юу наач ямар төслийн энэ гээд ойлголт авах хүсээр тэгээд идэв гэсэн юм л. Тэг миний зүгээр хамгийн энгийн санаа бол сургууль дээр очиггүй та нар хөдөөнөөс ирж байгаа улсуудад нэг 5 минут зарцуулаад манай байгууллага хилээд өгөөч гэсэн санаагаар анх очсон. Тэгээ орсон чинь болд багш хэрлэн багш таарад тэгээд нэг ийм явж гэн ингээд тэрэ гэсэн чинь. Гэхдээ тэгвэл манай багш нарт хилээд өгөөч наа чи ингээд сэдвийн багш нар санаа аваад өөртөө ингээд тусгаж явчих юм биш зөвхөн төрийн удирдлагын орон нутгаас ирж байгаа хүмүүст хичээл заадаг багш биш. Ингээд яах юм бол наа чи илүү юм шиг. Тэгээд ер нь тгийгэж явсаар гол баясаа захиртай ягаал ингээд юм баяр гэрмэд дээр л ингээд юм болж байна л да. Тэгэхээр энэ бол ер нь дараагийн одоо миний зорилж одоо та бүхэнд хандж байгаа сургуулийнхантай хандж байгаа юм бол тэр л байгаа юм. Тэгээд тэгжээж л одоо энэ чинь бас цаан ч юм бол ингээд Монгол хааш хэрэг энэ байж тээ тэрийг одоо өрсөлдөж харах хаашаа бас боловсруулсан юм байна. Тэгэхээр бүгдийг ингээд судлаа та нар судлаасны хувьд аль нь юу байгаа нь тэгээд магадгүй ойлголцуулах юмнуудыг та нар шийдэж болох шүү дээ тий. Энэ зүг байна юу байна гэдэг ингээд манай алтан засаг чинь манайх төгссөн юм байлээ шүү. Манай шав байсан юм билээ. Би бас сүүлд нь л өөрөө та манай багш байсан шүү дээ гэж. Ноос онлоор холбооны гүйц захирал. Тэгээд ойлголцохтой хамаагүй удирдлах энд сурж исэн юм байлээ намайг. За Цэрэн Батбагш баярлалаа. Хамтран ажиллах нийлэн байгаа шүү. Энэ одоо ажилд нь амжилт хүсье багшаа. За баярлалаа. Таны харах сайхан байна. За өөр манайхнаас ямар асуулт байна? За ер нь одоо эн чинь 8:40 за төлөвлөсөн цаг болж байна маа. Багш нар бас хичээл номтой ажиллаж. Ганцхан асуулт асуучаад тэгээд нэг товчхон хэлчих үү? За товчхон шинжтэй. Тэгэхээр энэ сайхан лекц сонслоо. Асуулт бол ерөөсөө тодорхой юм. Одоо энэ sustainable supply chain гэсэн энэ одоо юу маягтай одоо схем гэж хэлэх юм уу явсны үр дүнд хуучин нөгөө нэг ноолуур бэлтгэдэг байсан changing юм хэр зэрэг эвдэрч जैन одоо тэр change-уудад хэр нөлөө үзүүлж байна. Зүгээр танайх бол нөгөө 10 орчим хувь дээр байгаа шиг байна шүү дээ одоо ерөнхий одоо ноолуурын. Тэгтээ одоо мэдрэгдэж байгаа юм байна уу гэдэг ганцхан тавчхан асуулт. Тийм байгаа. Тийм ер нь бол нөгөө change чих бат суурьтай болцсон юм байна шүү дээ. Малчд нь ч мэддэг болцсон, өөрсдөө ч мөнгөө тараадаг болцсон. Зүгээр энэ стандартыг тулгаад бидний одоо хятад руу орсон юм бол хятадууд ч хамгийн юм change-ийг аваа явчихад ингэ яваад байсан шүү дээ. Хятад хэрвээ манай энэ стандартыг хүлээн зөвшөөрөх юм бол тэд нар тэртээ тэргүй манай стандартыг хангасан ноолуур change-үүд авахаас аргагүй болно. Айжмаар тийшэл явж байгаа. Зүгээр бас нэг юмнууд нь бид нар тэр change-үүдийг бас сургая гэдэг байгаа. Та нар зүгээр очиад юу ч хамаагүй ноолуур авах биш. Энэ стандартыг тэгээ нөгөө малчтын хоршоноос чагаад change-үүд бас нэрийг төгөд бид нар ойлгосолтой. Тэгэхээр change-үүдтэй ингээд малчны хоршоо нэртэй change-үүд их байна. Тэд нартай ярьж хагаад за ингээд та нар зүгээр ноолуураа ингээд цаанаасаа бэлэмг аваад ингэх биш. Эний чинь нэртэй тэргүй энэ
стандартуудыг хангасан ноолоор авахгүй бол болохгүй болж байгааг нь ойлгуулад ингээ хамтраад ажиллах тийм чиг рүү бас явж л байна. За баярлалаа. Гэхдээ яг энэ өглөө Цэрэнбатаатайгаа мэдчилгээнийхээ үг хэлээд хошин шогоороо ярьдсан одоо тийм учраас би шууд санаагаа хэлье гэж бодож байна. Энэ их айтайхан ажил явж байгаа юм байна. Одоо 90-ад оны дунд үеэс манайх одоо энэ нэг хүний хөгжлийн илтгэл бичдэг болоод за манай тэнхмийн одоо багш нар голлоод явсан та одоо энэ манай бямаа энэ зугаараа сууж нэг анхны илтгэл бичгээд тэрнээс хойш бол 3-4 илтгэл бол ер нь үндсэндээ манай тэнхмээр дамжиж миний их оролцоотойгоор бүтчихсэн. Тэгэхэд тэнд бол энэ дэлхийн нэг томоохон жишээ болгодог кейс бол Coffee Direct гэж энэ кооператив байгуулад энэ баруун юуны одоо ямар гэдэг вэ? Латин Америкийн орнуудад болон бусад одоо кофег ямар нэгэн чейнжгүйгээр дамжуулаад одоо ингэдэг их сайхан тогтолцоо бий боллоо гэд тэр илтгэлүүдэд кейс болгож ашиглаж ирсэн. Тэгэхээр одоо энэ Цэрэнбатаа багшийн маань хэлж байгаа энэ юм бол яг өөрийн орны, өөрийн амьдралтай холбоотой шууд одоо ноолуурыг шууд одоо хүргэдэг нэг ийм сайхан кооператив гэж хэлэх багтаа одоо кооперативтэй холбоотой тэгтээ ийм тогтолцоо гарч. Өглөө би энд даамдаг орж ирэхээс өмнө Цэрэнбатаатаа хэлсэн одоо Лодонгон хотын Ямааны ноолуур одоо Лондонгийн бүсгүйчүүдийн биеинд шууд наалддаг ийм тогтолцоо бүрдүүлэх гэж ингэж явж байгаа Цэрэнбатаатаа бол одоо их талархалтай байна. Энэ их чухал ажил. Ингэж одоо яг тэр шууд малчны хотоос ямар нэгэн чейнж дамжуулахгүйгээр элдв ханган шамшигдал байхгүйгээр явдаг тэр тогтолцооны дэлхийд одоо нэрлэгдэх 2 дахь том кейс болж болох юм байна гэж ингэж бодогдож байна. Одоо Coffee Direct-ийн дараагаар одоо шууд одоо ноолуурыг одоо яг технологи үйлдвэрлэл явуулдаг тэр зэг дээр нь хүргэдэг. Тэр нь эргээд малчтын одоо аж амьдралд орон нутгийн хөгжилд одоо сайн нөлөө үзүүлэх гэдэг талаараа бол их чухал байна. За ингээд энэ ажлаа бол одоо юу сурталчлах, эдукаци хийх ажлыг хийгээд явж байгаа бол маш их сайтай байна. Энэ бол их айтайх одоо энэ чинь ямааг бол манайхаа бас янз янзаар магтаж хийсэн афоризмууд байдаг. Ямаа бол буйны төрүүн дэрч буйны сүүлд буцдаг гэж одоо их эртний үг баг. Тэр нь бол тэр сүү махных нь хувьд юм уу ишгэлэх тэр үржил төлөлтэй холбоотой байсан баг. Тэгэхээр одоо тэр энэ агуулга дээр энэ ноолуур гэдэг тэр сүүнээсээ илүү махнаасаа илүү одоо тэр технологиг нэмсэн яг жинхэнэ тэр нэг буян төлөлт ямааны зүтгэлийг илэрхийлсэн тийм үг оновчтой одоо эдукаци хийх хэрэгтэй. Бадарчгүй бол ямаа гэдэг сайхан шүлэг бичнэлээ. Одоо ядраад ямаа гэдэг шүлэг бичлээ гэж. Тэр дунд л одоо нэг сайхан одоо энэ нэг бадаг нэмчих юм бол одоо энэ кофед ноолуур Direct гэдэг энэ концепц одоо хийсэн тийм юм хийх юм бол олон түмэнд хүрэх нь илүү ээж магадгүй. За мэдээж одоо тэр судалгааны хүрээлэн, нар хүрээлэн гэж айтайхан юмнууд байгаа юм байна. За миний нэг бодож байгаа зүйл бол бодогдож байгаа юу ах вэ? Бодох одоо сая юмнаас нэг хэлсэн бодсон энэ сэтгэгдэл бол за Цэрэнбатаа багш өөрөө ярьжлаа. Энэ ямаатай холбоотой одоо үйлдвэрлэл явуулахад бол их цогц ойлголт юм. Энэ өөрөө тэр нар хүрээлэн гэдэг судалгааны хүрээлэнгээс гадна өөрөө их том цогц институт шаардсан. Тэгэхээр тэр институт дотор чинь тэр судалгааны хүрээлэн биш ерөөсөө орон нутаг ямааны нутгаас ахуулаад л ямаа давсан соёл ямаатай холбогдсон тэр бүх хүмүүсийн үйл ажиллагааг багтаасан тэр институт гэдэг үгийг монголчууд тэр хүрээ гэж хэлж ирсэн юм билээ. Тэр ямаатай холбогдсон одоо институт хүрээлэнгэл бүхэлд нь авч ээж нэг сайхан болно л да. Одоо сая хэллээ шүү дээ. Одоо тэр хууль эрх зүйн орчингийн асуудал байна, бэлчээрийн асуудал байна. За тэгэл тэр ямаатайгаа харьцдаг ноолуур авдаг тэр соёлтой холбоотой их нарийн ширийн байх шиг доод широоноос нахуулаад тэр бүх юм л энэ
Яман дээр бүр нэг бүхэл бүтэн тийм институт болж орж иж их ажил сайн болох байх гэсэн санаа харагдаж байна л да. Тэгэхээр иргэн байгаа мэд бол тэр Яманы нутаг гэж би сая нэг юм хэлчихлээ. Одоо дэлхийд муу айхтар муу кейс гарсан. Одоо тэр Ливаны одоо дэлхийд хамгийн алдартай одоо хушин Ямаа өржүүлснээс сэтүржүүлснээс болоод л одоо эссенцэл болсон гэдэг том кейс бол гарсан эдэлтэй. Тэгэхээр манай Яванда энэ Яманы нутаг бэлчээрд онцгой анхаарахгүй бол бас нэг сөрөг тал нь гарч ирээд нөгөө доктортай гэдэг юм чинь тас цохих одоо нэг том юм бол тэр бодит авахгүй нутагт нь байгаа байхгүй Яманы. Тэгээд учраас тэрийг хаана үсгэж үржүүлэх юм, хаана одоо тэр байгаль орчиндөө илтэй тийм технологиор явах юм гэдэг тэр цаатлын том юмнуудыг бас бодмоор юм шиг харагдаж байна л да. Тэгэхээр ийм зүйлүүдийг хийгээд ингээд явах юм бол манай их гоё кейс болох юм байна. Тэгтээ багш нар бол одоо энэ манай энэ юунд бол өнөөдрийн энэ хичээл лекц танилцуулга бол их айхтар том сайхан кейс болж шүү дээ. Одоо бид кофе дайрект гэж ярихгүйгээр энэ Цэранбатагийнхаа ярьсан энийг кейс болгоод энэ үн дээр одоо улсуудын энэ бол одоо Монголын бас л нэг том шалгуур болчлоо. Одоо жишээ нь 10% дээр ажиллаж байгаа улсууд л ингэж их хүчинчээр 100% болгоод ингэж ярих юм бол том юм байх байх л да. Ингээд баярлалаа ирээдүйн тухай Ямаатай холбоотой их том хүрээний асуудал юм. Тэгэхээр тэр хүрээ институцээ бүхэлд нь их одоо сайн хараад ингээд явах юм бол энэ эрс хүчээ авах одоо сайхан ажил байгаа юм байна гэж харж байна. Ингээд Цэранбата багштай талархал илэрхийлье. Энэ бол зөвхөн нэг хэсэг бүлэг хүмүүсийн асуудал биш. Ерөөсөө их том ирээдүйн одоо нэг том өстой тэр брэнд гэж хэлээд байгаа юм уу, бранд гэдэг байгаа юм уу, энэ юмд чинь Ямаатай холбоотой юмд чинь их чухал юм байх юм шиг санагдаж байна. Ирчи авах ажил байна гэж ингэж харж байна. Угаасаа энэ бол ойлгомжтой шүү дээ. Тийм учраас ягуухан хүрээгээ тэлээд би тэр хүрээ гэдэг имийг их өргөн хүрээтэй ойлгож байна шүү дээ. Энэ бол зөвхөн нэг хүрэйлэн юм уу, эсвэл нэг хэдэн одоо улсуудын юм биш. Энэ бүхэнд чинь малчтын соёл, бэлчээр ус, хууль эрх зүйн орчин, за тэгэл баруун зүйнтэйгээ холбогддог харилцааны соёл тэр их өргөн хүрээний том одоо хүрээ болоход тэр ажилд нь амжилт хүсье. За баярлалаа өгчтэй. За тэгээд цаг ер нь боллоо. Тэгээд та бүхнийгээ цаг гаргаж суусанд баярлалаа. Ингээд энэ бол бас энэ гадаад байгаа монголчууд би бол яг сүүлд орсон хүн шүү. Энэ байгууллага бол энэ Уянгаа Бат шиг гэдэг энэ бүсгүйчүүдийн анх үүсгэн байгуулаад ингээд өстой хичээл зүтгээд гадны хүмүүсийг бас цалин бүлүүгийн нөгөөд монголчууд бас ингээд ажиллаж чаддаг юм байна гэдэг үзүүлж байгаа. Тэрэнд нь би бас их багталтай ханддгийг Уянгаа энэ харж байхад энэ чинь Америк хүмүүс байна, Марокко, Англи, Шотланд улсууд бид нар цалингийн нөгөө л эдний энд байдаг энэ стандартыг боловсруулж чаддаг чадвар бичгийн одоо энэ стандарт байна шүү дээ. Бичгийн стандарт терминыг ашиглаж одоо баруун стандарт бүрдүүлэхэд бол тэдний үг хэллэгээр юмаа бичих хэрэгтэй болдог. Тэр болгоныг авч ашиглаад ингээд монголчууд бас ийм байгууллага байгуулчаад ингээд явж байгаа. Тэгээд тэрийг бас харж хэрч нэгээр дэмжиж явдаг юм аа. Тэгээ бас Монголд байгаа баг маань бас үнэхээр Багдад байдаг. Хэдхэн хүмүүс одоо өчигдөр ингээд хоёр хэрэгтэй маань нэг нь Доронтын хөлн бөөрлөө, нэг нь Хинтийн өмнө дэлгүүрлөө ноол оронд явчлаа. Тэгэл цаана 3-4 хүн эмэгтэй гэртээ нөгөө офстой үлдэх маяг. Тэгээ ер нь ингээд төрөлжээд одоо багш хэлж байгаа бол ингээд сайхан төлөхөд бол дотроо их ойлголцох хэрэгтэй байна. Манайхан дотроо бас хэрэгтэй. Би сая өнгөрсөн өвөл очиад анзаарсан. Тэгээд бие биенээ ингээд өрсөлдөх шиг шаарддаг. Тийм биш. Энэ ноолуурыг бөөнөрөө дэлхийн зах зээлээр харахад бид нар дотроо сайн ойлголцоод өөр стандартаар цугл сэтгүүлд юу нь болоод юу нь болохгүй байгааг ойлголцоод тэр нэг хувь хүмүүсийн өөрсдийнх нь хувийн чанараар гардаг ялгаагаа жоохон дараад тэгээд ажиллах юм бол үнэхээр бас Монгол энэ хятадууд харин би боддгийн яагаад азар хятадууд энийг олж хараад үүсгэсэн юм. Хятадууд үүсгэсэн ингээд энэ стандартыг эзэмшсэн байх бол бид нар тэрэнд зориулж нийлүүлэх гээл зүдэрж явах хэрэгтэй байхгүй. Тийм байх. Гэтэл бид нэр монголчууд олж хартсан барууны энэ ноолуурын текстайл брендинг одоо энэ фэшн индастригийн 80% нь энэ байгууллага гишүүнээр элсүүлсэн байна одоо. Том юм байгаа байхгүй.
Тэгээ тэрийг илсүүлэх гэсэн зөвхөн монголчууд шинэ энд ажиллаж байгаа гадаад улсуудын тэр контакт хийх чадварыг энэ тэнд ажиллаж байгаа Америк эмэгтэйгийн тэр коммуникашныг яаж хийж байгаас айгүй их анзаардаг одоо би сурах чадвар уснаас өнгөрсөн шиг байна. Яа сайхтар мөн тэг ингээл тэгэл тэр стандарт боловсруулж байгаа тэр англи хүүхний тэр юу яаж байгаа тэр мемберүүд гишүүдээ илсүүлэхэд бол араас нь хөөцөлж байгаа тэр Шотланд бүсгүй энэ төр бол ерөөсөө ууггүй байгаа юм шүү дээ. Тэгээ тиймэрхүү юмнуудыг бас ингээд чи олон улсын байгууллагч бие биенээсээ ингээд харж суралцдаг юм байна. Тийм юмнууд байдаг юм байна. Тэгээ болно доо. Тийм байна. За маш их баярлалаа зөвлөлт авахтаа маш сонирхолтой. За манай бүгд бас тэгээд эргээд холбогдоод тэгээ холбогдороо манай Монгол байгууллагад ажиллах бах тийм ээ. За өөр асуулттай нэмж үг хэлэх хүмүүс байна уу? За яг ингээ 9-гээ дуусрын 8:55 болж байгаа юм байна. За өөр асуулт. Улаанбаатар хотод нэг тийм машин яваад идгийн Цэранбатаагаас бас асууж ирсэн санаж байна. Нөгөө from goat to coat гэдэг. Тэр бол уг нь их одоо англи хүнд бол их гоё буух юм шиг байгаа. Монгол хүн чинь тэрийг одоо мань мэднэ бол бас их гоё хэлж гэж хараад байгаа тэр чи одоо хэлтгээр англи хэл байхгүй. From goat to coat гэж. Тэрнтэй адилхан л одоо сая их шиг одоо тэр Лондонгийн хотны яманаас Лондонгийн гэдэг шиг нэг тийм агуулгыг маш тавчхан хэлмээр тийм байгаа. Хүмүүсийн юунд их хөрөх юм шүү. Тэрийг монголоор их гоё тэгж одоо англи дээр хэлсэн шиг нэг гоё хэлдэг. Тэр одоо хаанхын тэр машин яваад байдгийг. Тэр танайх уу шүү. Тэр юу сая би нэг зогсдол говь Европын хөгжлийн банкны хоёулаа хамтарч хэрэгжүүлсэн төсөл гэ тэр төсөл. Тэр монголчууд манайхаа орчуулгахдаа малчны хотноос дэлхийн бранд гэдээ орчуулсан. Тэр бол их сунж руу юу байна. Одоо яг тэр from goat to coat гэдэг чинь их гоё үг байл шүү дээ. Ер нь говьлын яасан юу гэ. Тий. Говь компани олж хэлсэн үг байлээ. Гоё хэлсэн юм билээ. За баярлалаа. Тэгээд бүгдээр нь цаг гаргаж суусанд энд бодвол бүгдээрээ л байгаа юм. Маш одоо энэ зүүмөр яг юугаар яхаар ингээд микрофоно яачаад царайг харуулахгүй аль болчдөг тал биш үү. За та бүхэнд өөр асуулт байна уу байхгүй бол зөвхөрл байгаа л. Энд дээр нэг зүйл хэлж асуулт илүү нэг Монгол нэг Америк жуулч явж байгаа баян онгор төөрөө тэгээд машин нэвдрээд тэгээд нэг хэд хоног бүр нэг арчаагаа алдсан юм шиг байгаа. Тэгээ байж байгаа тэр баян онгорд ямаата яг самжих үед таарад тэгэнгүүтээ тэнд бүр нэг амьдрал үзээгүй тийм бэрхшээлтэй тулчаад тэгээ дараа нь Америк явж ирчээ буцаж ирээд ноолорын би борлуулалт нь туслана гэд тийм бодолтой ирээ. Тэгээд буцаж ирээд тэр ноолорын хэдэн мянган долларыг авчирж ирээд Америкаас нэр Нью-Йоркийн ярц дээр тэр одомны дүр наадам гэдэг өөртөө хатсан тэр бомтон болсон гэх Монголоос төрсөн тэр бомтон гэдэг нэг тийм мэдээлэл уншижсэн. Тэ наадам манай гишүүн байгууллага бас сайхан болсон. Тийм үү. Тэ. Бас л нөгөө ууггүй хөөцөлдөг Шотланд төхөн олоод ирцлээсэн. Нэг наадмыг аваад ирсэн шиг. Тэгэхээр одоо энэ барууны брэндүүд чинь нөгөө манай энэ стандартыг одоо SFA гэдэг ийм юмны шошготой ноолорыг авах юм бол нөгөө наадмыг худалдан авж байгаа улсууд нь эднийх одоо юу юм байна. Доктортойгоор энэ бүтээгдэхүүнээ зарж байгаа маа гэдэг ойлголтыг л өгж эхэлж гин гэсэн үг л дээ. Сая нэг жишээ болгоо ярихад Германд нэг цагтаа базар гэдэг нэг том зах гардаг юм байна л да. Жилд нэг Крисмсийн өмнөх. Тэгээд тэнд манай энэ монголчууд бас нэг Герман Монголын бизнес төв гэдэг нэг юу байгуулсан. Манай танил манилууд тэнд хотод ажилтны танкинтай холбоотой ажилладаг шүү. Тэд нэр баахан бараа аваачаад манайх бас баахан ноолоор аваачдаг шүү. 9 шидийн ноолоор. Тэгээд зарж ясан чинь нэг герман хүн орж иж үзсэн. Энэ танай нөгөө SFA-гийн лого байхгүй байхад та нар ягаад sustainable гэж яриад байгаа юм бэ гэдэг. Тэгж ийн. Тэгээд тэр манай тэр германд байдаг залуу
над руу холбоо. Таны нөгөө яриад байсан юм чинь германы хүмүүс хүртэл мэддэг болцсон байж тээ гэсэн тэгж хэлсэн. Тэгээд тэгэхээр бас ингээ аажмаар одоо маркетингээ бид нар яг яаж хийж байгаа юм ямар ч байсан ингээд хүрээд байгаа юм билээ. Тэгээд наадмын тэр юуг сонсч байсан тэр нөгөө тэр нэг залуу өдөө хэцүү байдалд ороод буцаж очиод ноолорын бизнес хийсэн гэдэг. За өөр асуулт комменттэй хүн байна уу? За эсвэл одоо тэгвэл. За ингээд өнөөдрийн одоо имэйл хаяг юмнууд байгаа холбогдохоор холбогдоо. За тэгэхээр. За өнөөдрийн ингээд өглөөний эртэж хүн ажил хэрэгч уулзалтанд бас оролцож сонирхолтой мэдээлэл өгсөн Цэрэнбат багштаа баярлалаа. За тэгээд бас цаг зав гаргаж оролцсон манай багш ажилтнуудаа гаднаас оролцсон сонирхсан хүмүүстээ оролцогчдоо бүгдээрэнд баярлалаа. За тэгээд та бүхэнд бас амжилт хүсье. Энэ ажлаа ингээд улам үргэлжлүүлж Монголын одоо ноолорын үн цэнийг дэлхийд өндөрт өргөж одоо валютын нөөцийг нэмэгдүүлэхэд энэ доктортой мал аж ахуйг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулаарай гэж Цэрэнбат багштай өрөөе. За тэгээ манай багш нар бас энэ талаар бас түгээж дэлгэрүүлж сорж байгаа сонсогчдоо бас энийг дэмжиж ажиллах талаар хичээлдээ бас сонирхолтой кейс олгож оруулъя гэж яваарай гэж хэлье. Тэгээ манай номын сан нэг зохион байгуулж байгаа учраас номын сангаас бас холбогдох мэдээлэл өдрөө аваад бас цаашаа мэдээлэл түгээр талаар хамтарч ажиллана хаа гэж бодож байна. Манайх нь гараа бол малгууд аваа шид бичээд тийг. За баярлалаа. Манай жаргал нэг үзэгдээд алга боллоо. За их баярлалаа. За баяртай. За хатагтай орооцол өгсөн энэ дүргээрээ. За хүргэнэ. Баяртай. Баярлалаа. За баяртай. За баярлалаа. Баяртай. За Цэрэнбатаас сонин сайхан юу байна уу? Гарцсан уу? Оо ямар хурдан гардаг хүн бэ? Тэ? Юм ярахын хооронд. Ааха. Багшаа гарынхаа усыг зурцсан уу багшаа? Би намайг хийчихэв нөө. Тэ. Би яахгүй одоо би бол одоо самбууга насан дээр очсон тийм учраас үдээс өмнө сам хүчвчээд үдээс хойш буу хүчвчнэ гэдэг шиг одоо гараас усыг